хүн амын 50% нь одоо бүрдэж байгаа нийслэл их хотын асуудлыг зөвхөн нийслэлийн засаг дарга даатгаад орхиж болохгүй юмаа гэдэг ийм одоо үгийг би хэлсэн. За энэ агуулгаар бидний хувьд нийслэл Улаанбаатар хоттой хамтарч сар бүхэн одоо хамтарсан тийм ээ ийм хуралдааны зохион байгуулж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын төвчрөл гэдэг бол өөрөө энэ бол цогц асуудал. Энэ бол эрүүл мэндийн салбараас шалтгаалж байгаа асуудлууд байгаа, боловсролын салбараас шалтгаалж байгаа, худалдааны төвүүдээс шалтгаалж байгаа, замаас шалтгаалж байгаа, нийтийн тээврээс шалтгаалж байгаа, эдийн засгаас шалтгаалж байгаа, ядуурлаас шалтгаалж байгаа гэдэг ийм олон одоо багц асуудлууд байгаа. Салбарын сайдууд бүхэн өөр өөрсдийн одоо хувь нэмрийг оруулах ийм одоо цогц хөтөлбөрийг бидний хувьд бол хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. За манай боловсролын сайд одоо хамгийн түрүүнд их тийм зөв манлайлалыг эхлүүлсэн. Энэ нь бол энэ жилийн одоо хувьд бид нэр туршилтаар тийм ээ 30 цэцэрлэг дээр өглөөний 7 цагаас оройны 20 цаг хүртэл одоо цагийг хуцсах гэж гэсэн. Нэггээр хэлбэл 7:30 гэхээр бид нар одоо бүгдээрээ ингээд нөгөө яг 1 цагт одоо хүүхдээ хүргэж өгөх гэдэг бол одоо тэг шаардлагагүй 30 минутын өмнө та хүүхдээ хүргээд өчч болно. Эрт босдог гэр бүл одоо магадгүй эрт ажилтаа байл гэсэн. За орой 17:30-д тийм ээ бүгд одоо хүүхдээ авах гээд цугладаг бол одоо та 50 байж болно. 20 цаг хүртэл цэцэрлэг ажиллана гэсэн. За гэхдээ мэдээж энэ дээр яг шүүмжлэлтэй бас асуудлууд гарч байгаа. Хүүхэд одоо урт хугацаанд цэцэрлэг дээр байгаад байх юм биш үү гэдэг ийм асуудал гарч байгаа. За энийг үл цэцэрлэг өөрөө зохицуулах нэг өрлөл эрт өгсөн бол илүү эрт авах. Орой өгсөн бол илүү орой авах гэдэг ч юм уу. За энэ удаа бол бид нар нийслэл Улаанбаатар хотын хамгийн төвжирэл өндөр 30 цэцэрлэгийг туршилтын байдлаар сонгож байгаа. За энэ ингээд амжилттай болоод тодорхой хэмжээнд одоо нөлөөлөл үзүүлж байна гэдэг тооцоолол гарвал бид нар цаашдаа үнийг Улаанбаатар хотын хэмжээнд одоо эрхчлэлийн улсын төсөвдөр тусгаж шийтгэхээр ийм одоо туршилтын үйл ажиллагаа хийгдэж явж байна. Тэгээд бас боловсролын салбарынд бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. Төвчрөлтэй холбоотой одоо санаачлагыг гаргасан, засгийн газрын бодлогыг дэмжсэн одоо байгууллага хамт олныг бидний хувьд бол урамшуулна. За цаашдаа бид нар энэ нэгдсэн төсөвдөр жишээлбэл Улаанбаатар хотоос төвлөрлийг сааруулах юм нэгдсэн одоо том шинжиллийн ийм одоо асуудлыг бид нар улсын төсөвтөр оруулж тооцсон. Жишээлбэл татврын шатлсан бодлого барина. Улаанбаатар хотоос жишээлбэл компани төв офсоо гаргаж байгаа аж ахуй нэгжүүдийг бид нар жишээлбэл татврын бодлогоор урамшуулна гэсэн үг.